Улсын хурлын дарга Монгол Улсын хурлын эрхэм гишүүдээ Монгол Улсын үндсэн хуулийн 6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт стратегийн оч холбогдол бүхий ашигт малбарын ордыг ашиглахдаа байгалийн баялаг ард түмний мэдлэлд байх зарчимд нийцүүлэн түүний өр өгөөжийн дийлэнх нь ард түмэнд огдож байх эрх зүйн үндсийг хуулиар тогтооныг заасан. Монгол Улсын хурлаас 2020 оны 1-р сарын 9-ний өдрийн 02 дугаар тогтоолын хавсалтаар баталсан Монгол Улсын үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтөд хууль тогтоомжийг нийцүүлэх хуваарийн 1-1-д ашигт матамлын тухай болон холбогдох бусад хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулж Улсын хурал өргөн мэдүүлэхийг засгийн газарт даалгасан байдаг. Монгол мөн хууль зүйн дотоод хэргийн яамтай хамтран геолог уулуурхайн салбарын харилцааг зохицуулж буй 10 голлох хуульд дүн шинжилгээ хийхэд 2006 онд батлагдсан ашигт матамлын тухай хуулийн шинжилсэн найруулгад нийт 153 өөрчлөлт 111 удаагийн нэмэлт хүчингүй болсон 29 зүйл заалт байгаа бөгөөд нийт 267 давхардал 150 зөрчил 150 хийдэл тогтоогдсон болно. Ашигт малбарын тухай хууль нь геолог уулуурхайн салбарын харилцааг зохицуулдаг орцогч талуудын эрх ашиг тэгш хангах салбарын гол хууль бөгөөд бусад хуультай нийцүүлэн давхардал хийдэл зөрчлийг арилгах шаардлага хэдийн үүсэт байна. Өнөөгийн байдлаар Монгол Улсын эдийн засаг уулуурхаагаас ихээхэн хамааралтай бөгөөд нөхөн сэргээгдэхгүй байгалийн баялагийг ашиглах бодлого нь уулуурхайн салбарын шууд болон дам нөлөөг дагсан эдийн засгээс бусад салбарыг дэмжих замаар улсын нийгэм эдийн засгийн хөгжлийг хөгжүүлэх, иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлэх шаардлагатай хөгжлийн бодлогын баримт бичгүүдэд тодорхой заасан байдаг. Иймд ашигт матамлын тухай хууль нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулж хуулийн төсөлд зарчмын шинж чанартай дараах асуудлуудыг тусгасан болно. Нэгдүгээрт хайгуулын ажлыг эрчимжүүлж эрдэс соёлын нөөцийг өсгөх зорилго тавилаа. Геолог уулуурхайн салбар нь төрийн урт хугацааны доктортой, оновчтой, хариуцлагатай бодлого шийдвэртэй байхаас хамааран хөрөнгө оруулалт, хариуцлагатай уулуурхайг дэмжснээр иргэдийн итгэлийг нэмэгдүүлэх, байгаль орчныг нөхөн сэргээх, тусгай зөвшөөрлийг зохистой түвшинд эдийн засгийн эргэлтэнд оруулах эерэг үр дүнг бий болгох нь чухал алхам юм а. Өнгөрсөн 30 жилийн хугацаанд 16,880 гаруй тусгай зөвшөөрөл олгогдсноос өнөөгийн байдлаар нийт газар нутгийн 4.6%-ийг хамарсан 2,830 ашигт малбарын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл хүчин төгөлдөр байна. Үүнээс нийт газар нутгийн 3.4%-ийг хамарсан 1074 хайгуулын тусгай зөвшөөрөл, 1.2%-ийг хамарсан 1766 ашиглалтын тусгай зөвшөөрөл хүчин төгөлдөр байгаа буюу хайгуулын тусгай зөвшөөрөл ашиглалтын тусгай зөвшөөрлөөс 1.6 дахин бага байна. Өнгөрсөн хугацаанд ашигт матамлын хайгуулын тусгай зөвшөөрлийг өргөдлөөр болон сонгон шалгууртаар олох зохицуулалттай байсан хэдий ч ашигт матамлын тухай хууль 2006 онд батлагдсанаас хойш 20 жилийн хугацаанд тусгай зөвшөөрөл олголтыг 2010-аас 13 онд 3 жилийн хугацаагаар 2019 оноос эцсээс 1 жилийн хугацаагаар нийт 4 жил зогсоосон бөгөөд 2018 оноос өргөдлөөр олохыг бүрэн зогсоод зөвхөн сонгон шалгууртаар олгож байна. Хувийн эвслийн хөрөнгө оруулалтаар геологийн судалгаа, эрлийн ажлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу хориглосон, хязгаарласан болон сонгон шалгууртаар тусгай зөвшөөрөл олохоос бусад газарт буюу нийт нутаг дэвсгэрийн 16% гэрээгээр гүйцэтгүүлснээр улсын төсөвт ирэх ачааллыг бууруулах, геологийн суурь судалгааны ажлыг эрчимжүүлж, ашигт матамлын нөөцийг өсгөн, уулуурхайн салбарын доктортой үйл ажиллагааг дэмжиж улмаар газрын төлөв байдал, гидрогеолог, геоэколог, геотехник болон хөдөө аж ахуй, аялал жуулчлал, улсын бүтээн байгуулалтын шаардлагатай суурь мэдээллийг бүрдүүлэх чухал ач холбогдолтой юм а. Иймд эдийн засгийн өсөлтийг хангах урт хугацааны бодлогын зорилтод нийцүүлэн эрлээс хайгуул руу шилжих боломжийг нээж хайгуулын тусгай зөвшөөрлийг олон төрлөөр өөр олгох зохицуултыг тусгалаа. Түүнчлэн хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг 2 дахин бууруулж улмаар тусгай зөвшөөрлийн төлбөрийг жилүүдийн шатлалаар нь дунджаар 13 дахин нэмэгдүүллээ. Энэхүү зохицуулт нь хайгуулын ажлыг мэргэжлийн түвшинд эрчимжүүлэн үр дүн богино хугацаанд гаргах, хайгуулын тусгай зөвшөөрлийг удаан хугацаанд үр дүнгүй хадгалах, лицензийн наймаа хийх, бусдын боломжийг хаах асуудлыг эцэслэн шийдвэрлэх юм а. Хоёрдугаарт байгаль орчны нөхөн сэргээлт уурхайн хаалтын зохицуултыг тодорхой болгох хариуцлагын тогтолцоог шинж түвшинд гаргана. Уулуурхайн салбар хувийн эвслийн оролцоо нээлттэй болсон сүүлийн 30 жилийн хугацаанд нөхөн сэргээлт хаалтын эрх зүйн зохицуулт хангалтгүй. Тунхагийн шинжтэй ёс төдий хэв шинжийг агуулсан зохицуултаагаас эзэнгүй орхигдсон эвдэрсэн газрын хэмжээ 42 мянган га талбайд хүрч улмаар нөлөөлөлд өртсөн орон нутгийн иргэд байгаль орчноо хамгаалах иргэний нийгмийн байгууллагууд уулуурхайг эсэргүүцсэн үйлдэлүүд гарсаар байна. Хариуцлагатай уулуурхайг төлөвшүүлэх зорилтын хүрээнд уурхай болон баяжуулах үйлдвэрийн хаалтын эрх зүйн зохицуултыг тусгаж уг харилцааг боловсронгүй болгоно. Ашиглалтын болон баяжуулалтын тусгай зөвшөөрөл олгоход хаалтын урьдчилсан төлөвлөгөөг техник эдийн засгийн үндэслэлд тулгуур нь боловсруулсан байхыг шаардах бөгөөд олборлолт баяжуулалтын үйл ажиллагааны туршид хаалтын төлөлтийг бодит нөхцөл байдалд нийцүүлэн тодорхой давтамжтайгаар тодтогж байхаар зохицуулна.
Төсөл хэрэгжүүлэгч нь байгаль орчны нөхөн сэргээлтийг тасралтгүй хийж хэрэгжүүлэх байх бөгөөд уурхай хахаас хугацааны 3-2 хугацааны өмнө шаардлагатай хөрөнгийг 100% байршуулж улмаар нөхөн сэргээл таалтаа бүрэн хийсний дараа хөрөнгөө суллуулах хариуцлагыг тусгалаа. 3-дугаарт чухал ашиг математикийн талаарх анхны эрх зүйн орчин бий болгож бодлогоо тодорхой болгоно. Цэвэр эрчим хүчний үйлдвэрлэлийн хэрэгцээ нэмэгдэхийн хэрээр чухал ашигт малтмал критикал минералын ханган нийлүүлэлтийн эрсдэлтэй тулгарч байгааг улс орнууд анхааралд авч бодлого стратеги шинжлэх, хэрэгжилтийн арга хэрэгслүүдэд өргөжүүлэх, үндэсний үйлдвэрлэл, ханган нийлүүлэлтийн аюулгүй байдлыг баталгаажуулах арга хэмжээг эрчимтэй хэрэгжүүлж байна. Үүний улмаас чухал ашигт малтмалын эцсийн хэрэглэгч улс орнууд төдийгүй түүний ханган нийлүүлэлтийн гинжин хэлхээнд оролцогч, олборлогч, боловсруулагч улс орнууд ч чухал ашигт малтмалын бодлого стратеги тодорхойлсоор байна. Одоогоор дэлхийн улс орнууд дунджаар 30-аас 35 элемент болон эрдэсийг чухал ашиг математикийн жагсаалтад хамруулсан бөгөөд Монгол улс эдгээрийн 3-1 нь эдийн засгийн эргэлтэнд орсон, 3-1 нь нөөцөнд тогтоогдсон болон үлдсэн хэсэг нь илэрлийн түвшинд тогтоогдсон байдалтай байна. Иймд манай улс чухал ашиг математикийн бодлогоо тодорхойлж, олон улсад танилцуулснаар энэ төрлийн ашиг математикийн судалгааг гүнзгийрлэх, шинээр орд газруудыг нээх, эдийн засгийн эргэлтэнд оруулах, хөрөнгө оруулалт татах, технологийн дэвшлиг нутагшуулах, бэлдэц бүтээгдэхүүн үйлдвэрлэх, дотоодын дэд үтс, хүний нөөцийн чадвараа бичлүүлэх боломжгүй нээгдэнэ гэж үзлээ. 4-дүгээрт орон нутгийн хөгжлийн сан арвижуулах иргэдийн амьдрах орчин нөхцөлийг бүр дээшлүүлэх чиглэлд өөрчлөлт орно. Уул уурхай үйлдвэрлэл явагдаж байгаа тухайн орон нутгийн иргэд уул уурхай үйлдвэрлэлийн нөлөөлөлд хамгийн түрүүнд хамгийн ихээр өртөж байдаг. Гэсэн хэдий ч өнөөдөр манай улсад хэрэгжиж буй орлогын тэгш хуваарлтын зарчмаар уул уурхайгаас хүртэх өгөөжийг бусад орон нутгад тэнцүү хэмжээгээр хүртэж байна. Энэхүү хуулийн төслөөр бид орлогын шудраг хуваарлтын зарчмыг санал болгож байна. Төсвийн тухай хуулийн 59-р зүйл заасан орон нутгийн хөгжлийн нэгдсэн санд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн орлогын 10%-ийг төлрүүлдэг байсныг 15% болгож 406 тэрбум төгрөгийн орлого ордог байсныг 200 тэрбумаар нэмэгдүүлэхээр тусглаа. Түүнчлэн орон нутгийн хөгжлийн санд хөрөнгө хуваарлалт илтгэл цүрт ашиг малтмалын нөөц ашигласны төлбөрийн орлогын хэмжээг шинээр нэмж тусгалаа. Энэхүү зохицуултын үр дүнд иргэдийн эсэргүүцэл буурах, уул уурхай үйл ажиллагаа идэвхтэй явагдаж буй сум орон нутагт илүү хөрөнгө оруулалт хийгдэх, байгалийн баялагын үр өгөөж иргэдэд шууд очих боломж бүрдэнэ гэж үзлээ. 5. Дотоодын үйлдвэрүүдийн эрх зүйн орчин тодорхой болгож нэмэн өртөг шингэсэн үйлдвэрлэлийг бий болгоно. Одоогийн хүчин төлөвлөлд мөрдөгж байгаа ашигт малтмалын тухай хуулиар ашигт малтмалын олборлох, баяжуулах үйл ажиллагааг дан ганц ашиглалтын тусгай зөвшөөрлийн үндсэн дээр эрхлэхээр зохицуулсан байдаг. Өөрөөр хэлбэл ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлгүй хуулийн этгээд баяжуулалтын үйл ажиллагаа эрхлэх хуулийн зохицуулалт орхигдсон байна. Манай улсад өнөөдрийн байдлаар 150 баяжуулах үйлдвэр ажиллаж байгаагаас 64 буюу 43% нь өөрийн ордгүй тусгай зөвшөөрөл эзэмшдэггүй аж ахуйн нэгжүүд байна. Эдгээр аж ахуйн нэгжүүдэд чиглэсэн нэгдсэн бодлого хэрэгжүүлэх, хуулиас гадуур баяжуулалтын үйл ажиллагаа явуулснаас үүдэн гарах хууль эдийн засгийн эрсдлээс хамгаалах, төрийн нийтийн өмч болох ашигт малтмалыг үнгүйдүүлэхээс сэргийлж, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг бүрэн төвлөрүүлэх зэрэг асуудлыг нэг мөр шийдвэрлэх шаардлага үүсэж байгаа юм а. Ийм тусгай зөвшөөрлгүйгээр ашигт малтмалд баяжуулах үйл ажиллагаа эрхэлж байгаа харилцааг эрх зүйн зохицуулалттай болгох, ашиглалтын тусгай зөвшөөр эзэмшигчийн баяжуулалтын үйл ажиллагааг гэрээгээр гүйцэтгэх, үүсмэл орд ашиглах хуулийн этгээд баяжуулалтын тусгай зөвшөөрлийн үндсэн дээр үйл ажиллагаа эрхлэхээр хуулийн төсөлд тусгалаа. Ингэснээр ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлгүй хэдий ч ашигт малтмалыг баяжуулах, боловсруулах замаар нэмэн өртөг шингэсэн бүтээгдэхүүний үйлдвэрлэл нэмэгдэж, улс орон нутгийн төсөвт төлрүүлэх татвар хураамжийг урьдчилан тооцоолох, ашигт малтмалын нөөцөд хяналт тавих боломж бүрдэх юм а. 6. Зэсийн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг олон улсын жижигт нийцүүлэг хөрөнгө оруулалт татаж, баялагын сангаа арвижуулах зорилтыг тавьсан болно. Зэсийн салбар томоохон тооцогдож буй улс орнуудын тухайд дунджаар 8-аас 10% ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг ногдуулж байна. Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47-гийн 5 дахь хэсэг заасан зэсийн ашигт малтмалын боловсруулалтын түвшингээс хамаарч үндсэн хувь дээр нэмж ногдуулах ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн хувь хэмжээг хэд өндөрөөр тогтоож өгсөн Монгол улсад шинээр зэсийн орд ашиглалтанд оруулах нөхцөлийг бууруулж байна гэж үзэж байна. Ийм зэсийн ашигт малтмалын боловсруулалтын түвшингээс хамаарч үндсэн хувь дээр нэмж ногдуулах ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн хувь хэмжээг олон улсын жижигт нийцүүлэн тусгасан бөгөөд төсвийн орлогыг бууруулахгүй байх зорилгоор Эрдэнэт уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэр төрийн өмчт үйлдвэрийн газрыг төсөв төрүүлж байгаа ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг хэвээр үлдээхээр зохицуулсан болно. Хуулийн төсөл батлагдсанаар одоо үйлдвэрлэж буй 2.1 сая тонн зэсийн баяжмал үйлдвэрлэл хуульд нэмэлт өөрчлөлт орсноор 3.3 сая тонн хүртэл буюу 47%-аар ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн ногдуулалтыг 2.2 их найд хүртэл буюу 37% хүртэл нэмэгдүүлэх боломж бүрдэнэ гэж үзэж байна.
Мөн 2028 оноос 2032 оны хооронд хайгуулын ажил гүйцэтгэж нөөцийг нь тогтоосон 20 төсөл хэрэгжих боломж бүрдэж нийт 5.7 их найд төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдэж улс орон нутгийн төсөвт 13.5 их найд төгрөгийн татвар дураамж. За микрофоныг сунгая. Үүнээс ашиг матмлын нөөц ашигчны төлбөрөөр 4.1 их найд төгрөг төлбөрөөр шинээр нийт 60 мянга орчим ажлын байр бий болохоор байна. Гэвч ЗИС-ийн ашигт малтмлын нөөц ашигчны төлбөрийн хувь хэмжээг бууруулах асуудлаар Улсын хурлын гишүүдийн гаргасан байр суурийг хүндэтгэн үзэж, зарим стратегийн ордын хөрөнгө оруулалтын гэрээний хилцэл дуустал ЗИС-ийн ашигт малтмлын нөөц ашигчны төлбөрийн зохицуулалтыг өөрчлөхгүй байх зарчмын байр суурьтай байгаагаа илэрхийлье. Тус хуулийн төслийг хууль тогтоомжийн тухай хуулийн дагуу салбарын орцогч талууд болох иргэд аж ахуйн нэгж, төрийн болон төрийн бус байгууллага, олон улсын байгууллагуудад танилцуулан хэлцүүлсэн бөгөөд 21 аймгийн иргэд нутгийн болон орон нутгийн байгууллагуудад хэлцүүлж нийт 1448 санал авч саналыг нэгтгэн боловсрууллаа. Монгол Улсын хурлын дарга эрхэм гишүүдээ Монгол Улсын үндсэн хууль нийцүүлэн боловсруулсан ашигт малтмлын тухай хууль нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлцэн шийдвэрлэж өгөхийг хүсье. Анхаарал хандуулсанд баярлалаа.